Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За өнөөдрийн ярих хэрэг бол Улаанбаатар хотод болсон 16 настай эрэгтэй хүүхэд 10 настай хамаатныхаа эмэгтэй дүүг удаа дараа хүчирхийлэн жирэмсэн болгосон нэлээд сэтгэл эмзэглүүлэхээр хэрэг байгаа. 2022-оос 2023 онд жил тамнан үйлдэгдсэн хэрэг 2024 онд шийдэгдсэн. Манай сувг аллах хүчирхийлэл гэх мэт гэмт хэрэгүүдийн хэрэг үйлдэгдсэн байдлыг нэлээд дэлгэрэнгүй ярьдаг учраас зүрх судасны өвчтөе, шүн зүүдэлж хар дараад таагүй болдог хүмүүс маань битгий сонсорой гэж зөвлөё. Мөн та бүхэн маань санал сэтгэл шүүмжээ харамгүй өгөөрэй. Би энэ анх удаа гэмт хэрэг ярьж эхэлж байгаа болохоор алдаа оноотой зүйл бас баггүй байгаа байх гэж бодож байна. Ингээд хэрэг рүүгээ орцгоё. За одоо ярих чаа хэрэг 2022 оны 100 анх болсон. Наая гэх эмэгтэй 2 хүүхэдтэйгээ байр түрээсэлж амьдардаг. Бага охиныг нь Цэцгээ гэдэг 10 настай, том хүү Батаа 15 настай, бага зэрэг хөгжлийн бэрхшээлтэй. Наая бол ер нь ажил ихтэй, заримдаа ажлаар хөдөө орон нутг руу томилолтоор нэлээд олон хоног явждаг болохоор 2 хүүхэдтэй хантайгээд төрсөн ихчийнхээ 2 хүүхдийг хамт байлгадаг байж л тээ. Тэгээ төрсөн ихчийнх нь хүүхдүүд ирж хаяа гэр орныг нь цэвэрлэж хоол унд хийхэд нь ер нь бол тусалдаг. Тэгээ гэр орноор нь байнга л орж гардаг биенийхээрээ нилээн дотн байдаг байсан юм байна. Тэгээ Наягийн эгч нь 2 хүүхэдтэй, охин нь 14 настай Навчаа, хүү нь 16 настай Эрка гэд нэрлээд явчихъя. Тэгээ 2022 оны 7 сард бол анх хэрэг эхэлсэн байгаа юм. Яасан гэхээр Цэцгээ Батаа 2 дээр Навчаа Эрка 2 ирээд хамтдаа гэр орноо цэвэрлэе гэдээжсэн чинь Эрка Цэцгээг дуудаад хамт жижиг өрөө цэвэрлэегээд Цэцгээ оцсон чинь Эрка шууд жижиг өрөөнд оруулангуутлаа хаалга дотроос нь уяад Цэцгээгийн өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг охины бэлэг эрхтэн лүү хийсэн. Тэгээд Цэцгээ өвдөөд боль гэд орилсон чинь Эрка би агаагийн чи харахгүй шүү, гэрээ чин цэвэрлэхгүй шүү, дахиж танаад ирэхгүй шүү гэж хэлсэн байгаа юм. Тэгээд Цэцгээ жижиг өрөөнөөс арай гэж гараад агаа болон Навчаатай хамт зурагтаар кино үзчихээ. Тухайн үедээ охин бол нилээн их цочирдоо чоконд ороод кино үзэж өөрийгөө тайвшруулсан юм байна. Тэгээ үүнээс хойш дахиж тийм юм болохгүй байх гэж бодоод ээждээ хэлээгүй. Гэтэл маргааш өдөр нь бас Цэцгээгийн ээж гадуур ажил хөөцөлдөх гээд явсан байхад Навчаа Батаа 2-ыг жижиг өрөөнд оржий гэж хэлээд Цэцгээ бид хоёр энэ том өрөөг цэвэрлэн гээд Эрка Цэцгээтэй том өрөөнд хоёулаа үлдсэн. Цэцгээ бол би ч гэсэн жижиг өрөө рүү орно гэхэд Эрка шууд гарнаас нь барьчаад явуулахгүй байсан. Тэгснээ Цэцгээгийн өмдийг доош нь буулгаад өөрийнхөө бэлэг эрхтнийг дахин охины бэлэг эрхтэн лүү хийн хүчнэджээ. Охин бол өвдөөд орилох гэсэн чинь Эрка дахиад ахыг чинь би харахгүй шүү. Тэгээ танаа хөгжлийн бэрхшээлтэй ахыг чинь би харахгүй шүү. Би танаа дахиж ирэхгүй шүү гэдэг ахаар нь юу ч дуугарч чадаагүй юм байна. За ингээд 7 сар болсон үйл явдал. Үүнээс хойш 4-5 сарын дараа 2022 оны 11 сард Навчаа Эрка 2 тэднийд хонсон юм байна. Тэгсэж 10 настай Цэцгээгийн хажуугаар Эрка шууд орж ирээд дотоожийг нь тайлаад бэлэг эрхтнийг нь оролдоод дахиад хүчнэх гэж байхад нь охин гялс босоод ах болон хамаатны эгч Навчаагаа цэрээсэн. Уг нь бол Цэцгийн хамаатныхаа 14 настай Навчаа эгчтэй хэлэх гэсэн боловч урдаас нь шууд уурлаад ёо ямар лайтай юм бэ, би та хоёрын муухай болгосон энэ гэрээ чинь цэвэрлэх гэж гин гэд уурлаад ахаар нь тэр эгчтэй хэлээд нэмэргүүн байна гэж бодоод хэлээгүй. За ингээд бүр он гарлаа. 2023 оны 3 сарын 19-ний өдөр тэднийд дахиад тэр дөрөв байхад Эрка 0-ийн өрөөнд ороод 0-ийн цаас аваад ир гэж Цэцгээд хэлсэн чинь Цэцгээ 0-ийн цаас аваачиж өгтөл гарнаас нь шууд татаад 0-ийн өрөөний шалан дээр дэвсгэр дэвсэж агаад охиныг хүчээр хөвтүүлээд өмдийг нь тайлаад дахин хүчнэсэн. Тэр үед Цэцгээ бол боль гэд орилсон ч юусоо тоогоогүй. Тэгээ тэр өдрөөс хойш дахиж тийм зүйл болоогүй юм байна. Гэхдээ ингээд 2022 оны 7 сараас хойш 2023 оны 3 сар хүртэл хит удаа хүчнэсэн гэсэн үг. Тэгээ Цэцгээгийн ээж бол 2023 оны 4-р сарын 14-ний өдөр орой 7 цагийн үед 10 настай охин Цэцгээ нь хичээлээсээ орж ирэхдээ өмдөндөө шээсэн байдалтай орж ирсэн. Тэгээ яагаад шээсэн ингээ асуусан чинь автобусанд суух гад гүйж явахдаа шээсэн гэхээр нь хувцсыг тайлаад усанд оруулах гэсэн чинь гидсэн нэлээд том харагдсан юм байна. За арайч үгүй айлгуудээгээд
жирэмсний 2 ширхэг тест аваад шалгаж үзэхэд 2 ширхэг зураас гарсан. Тэгэхээр цэцгээ жирэмсэн болсон гэсэн үг. Тэг яах вэ? Ээж нь бол хөөрхийн минь бүр нүдэндээ ч итгэхгүй айгаад сандраад сүулдэ ихч рүүгээ залгаад яах вэ ийх үү? Ийм юм болцсон байна. Хин ингэсэн болоо гэж асуусан байгаа юм. Угаасаа мэдэхгүй байгаа штэ. Охин ээждээ хэлээгүй, хэлэхгүй байгаа болохоор сүулдэ тэр хамаатны ихч навчаатай нь хоёулахнаа үлдэж байгаад асуулгажээ. Тэгээ навчаа асуухтаа бол надаас битгий аагаарай. Миний асуусан асуултад үннээр нь хариулаарай миний дүү. Эгчин чамайг загнахгүй гэж хэлээд миний дүүгийн биед ямар нэгэн хүн хүрсэн үү? Биеийнх нь ямар нэгэн эмзэг хэсэгт хүн хүрсэн үү? Тийм хүн байгаа юу гэж асуухад цэцгээ шууд уйлаад өнгөрсөн цэргийн баярын орой намайг ундж байхад миний биед хүрээд миний мөөмийг илээд бэлэг эртнийг минь бариад байсан гэж хэлсэн. Тэгээд цэцгээс ирээд уйлаад таныг ээжид хэлээ шүү гэж хэлсэн чинь болсон гэж хэлсэн байсан. Тэгээ би энийг бол уншаад бүр шоконд ороод гайхсан. Төрсөн охин нь байсан уу? Энэ хүртэл аавынхын талаар бүр огт дурддаггүй. Ер нь бол аавынхын талаар ямар ч мэдээлэл байхгүй байжгаад цэцгээ навчаад болвол ийм юм хэлсэн байгаа аахгүй юу? Тэгээд охин болвол мэдээж хамаатныхаа тэр Эрка гэдэг ах нь өөрт нь ямар зүйл хийж яаж хүчинсэн талаар бүгдийг нь уйлаад хэлсэн байсан хүүхэд дөө зайлвал 10 настай жоохон охин штий. Ингээд цэцгээгийн ээж Ная бол сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүн маань навчаа Эрка хоёрыг битгий дууд бид хоёр өөртөө гэртээ аж чадна гэд уурлаад байдаг байсан. Маш их гомдолтой охин маань бүр маш хүнд байдалтай байгаа. Тухайн хүмүүсийг харахыг ч хүсэхгүй байна. Тэгээ энэ хүмүүсийг бол хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөч гэж хүсэж байна. Миний охин энэ хэрэгээс болж маш их зовж шаналж байгаа. Би одоо ч гэсэн охиныхоо уйлж байгаа, хашгирч байгаа дууг сонсох бүрт их хүний сэтгэл эмтэрч байна. Миний охин дүнгэж 11 нас хүрч байгаа хүүхэд шүү дээ. Энэ хэргийн талаар дахин мэдүүлэг өгөх, дахин ярихад маш хэцүү байна гэж хэлсэн байсан. Тэгээ угаасаа бүр ботхоос сэтгэл эмзэглэмээр асуудал 10 настай жоохон охин тэгээ өөрийнх нь төрсөн эгчийнх нь хүүхдэд нь хүчндүүлээд жирэмсэн болсон тэг хэлэх үг олдохгүй энэ хэргийг сэрүүлэн бичгэд болвол надад ч гэсэн үнэхээр хүнд байсан. Ер нь бол гинтэрэг ингээ ярихад бас ингээд уншихад сонсоход нэлээд хүнд байд юм лээ. Энэ хэргийн талаар тухайн хэрэгт холбогдсон охиныг хүчинсэн гэх Эркагаас асуухад бол айгүй сандарсан байдалтай ямар ч зүйл ярихгүй дуугүй суугаадсан. Тэгээд Эркагийн ээж болвол Эрка хандаад чи арайч дээ үний юм уу? Жохон дүүгээ гэж хэлсэн чинь Эрка шууд уйлаад доошо хараад суугаад байсан юм лээ. Мэдүүлэг өгөхдөө хүртэл хэлэх зүйл байхгүй гэсэн байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4-р сарын дүгнэлтээр цэцгээгийн биед гэмтэл тогтоогдоогүй. Тэгээд охин айлсан 6 цагийн чиглэл цуурай хүрсэн хуучин урагдaltaй урагдал үүссэн цаг хугацааг наривчлан тогтоох боломжгүй. Бэлгийн замын хаалдварт өвчнгүү 17-оос 18 хоногтой жирэмсэн байна гэх дүгнэлт гарсан. Тэгэхээр 3-аас 4 сартай жирэмсэн гэсэн үг. Шүүх сэтгэц эмгийн судлалын дүгнэлтээр гэмтэрэгт холбогдсон Эрка одоогоор стресс өгөх сэтгэл хөдлөлийн хариу урвалтай, стресс өгөх сэтгэл хөдлөлийн хариу урвал нь цаашид яах талаар урьдчилан тогтоох боломжгүй, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарчээ. Ингээд улсын аллагч шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н үеэлдүү болох хөгжлийн бэрхшээлтэй Б асрах зорилгоор насан туршаагийн хохирогч Цэг 2022 оны 7-р сараас 2023 оны 3-р сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 5 удаагийн үйлдэлээр хүч хэрэглэхээр занл хийлж хүчинд нь насан туршаагийн хохирогчийг жирэмсэн болгосон болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжилэн судалсан баримтуудаар нотлогдсон тогтоогдож байгаа тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ийн 1-р зүйлийн 4-р хэсэгт заасан гэмтрэг үйлдсэн гин буруутанд тооцоолох саналыг шүүхэд гаргаж байна гэсэн дүгнэлт. Гэхдээ гэмтрэг үйлдсэн этгээд буюу өсвөр насны шүүгдэгч нь гэмтрэг үйлдэх үедээ 15 настай байсан учраас түүнд оногдуулах хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8-ын 5 дугаар зүйлийн 1-р хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан. Харин үүнд бол цэцгээгийн ээж эрс эсэргүүцэж улсын яллагчийн санал болгож байгаа саналыг миний зүгээс бага байна гэж харж байна. Энэ хүүхэд миний охины амьдралаар тоглолцоод байхад 6 жилийн хугацаа бага байна гэж харж байна гэж хэлсэн. Тэгээ ингээд шүүхээс бол эцсийн тогтоол нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8-ын 5 дугаар зүйлийн 1-р хэсэг зааснаар өсвөр насны шүүгдэгч Эд оногдуулсан 14 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж түүний эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийдхэн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх тогтоол гарчээ. За ингээд төрсэн эгч дүүгийн хүүхдүүд нэг нь дүүгээ хүчинтсэн байна.
Тэгээ энэ хэрэг бол нэлээд харамсалтай, үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр санагдсан. Тэгээд үнэхээр аав ээжүүд хүүхдүүддээ бэлгийн боловсролын талаар маш их мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэгээд ер нь бол яг төрсэн эгч дүүгийн хүүхдүүд үнэхээр бас харамсалтай. Тэгэхээр одоо хохирогч охины ээж болвол одоо тэр хүмүүсийг бүр харахыг ч хүсэхгүй байна гэж хэлсэн. Тэг эгч дүүгээ харьцаа хүртэл ингээд таслагдж байгаа байхгүй. Тэр аав ээж нар маань хүүхдүүддээ бэлгийн боловсролын талаар мэдээллийг сайн өгөх хэрэгтэй байна. Тэгээ хүүхдүүд маань хүртэл аав ээжээс ер нь юу ч нуух хэрэггүй. Ингээд аав ээж намайг загнах байх, цодох байх гэж бодох ч юм уу тий. Аав ээжтэй эхэлж чадахгүй тийм тохиолдлууд бас байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр аав ээжээсээ ялангуяа ээжээсээ эхчээсээ юуж бити нууж агаарай. Тэгээд энэ 10 настай охин тэр навчаа гээд ихчтэй хэлсэн. Аав нь цэргийн баяраар намайг оролцсон энтергээд хэлсэн штэ. Тэрийг бол би бүр үнэхээр гайхсан. Тэгээ тэр талаар бол дахин юм дэлгэрэнгүй мэдээлэл юусоо байхгүй байсан. Юу болсон талаар бол сайн мэдэхгүй байна. Тэгээд үнэхээр харамсаж байна. Үнэхээр харамсалтай хэрэг байна. Та бүхэн маань ямар ч байсан хүүхдүүдтэй бэлгийн боловсролын талаар мэдээлэл өгөөрэй. Энэ хүүхдэд болон ээжд нь тэгээд эгчт нь ер нь бүгдд нь сэтгэл зүйд нь маш их гэмтэл учирсан байгаа угаасаа яаж утсан. Тэгээд та бүхэн маань санал сэтгэлдээ бичээрэй. Юу гэж бодож гин, яах ёстой байсан тий. Ер нь өөрсдийнхөө бодлыг хуваалцаарай гэж хүсье. Тэгээд дуусан сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.